За бид функцийн графикийг хөрвүүлэх хичээлээр эдгээр хөрвүүлтүүдийг үзэх болно. Эдгээр хөрвүүлтүүдийг сурснаар ийм хүнд графикч хялбархан зурж чаддаг болно. За эхлээд ийм хөрвүүлтийг авч үзье. Ямар нэгэн fx гэсэн функцийн график ингэж зурагдсан байвал түүн дээр тэгээс a тоо нэмж хуурахад график нь o2-ыг тэглэхийн дагуу дээшээ a1-жээр зурагдана. Харин өгөгдсөн функцээс тэгээс b тоог хасвал функцийн график o2-ыг тэглэхийн дагуу доошоо b1-жээр зурагдана. Одоо энэ хөрвүүлтийг авч үзье. fx функцийн график ийм байдалтай зурагдсан гэвэл түүнийг ямар нэгэн k тоогоор үржихэд график нь хэрхэн хуурахыг харцгаая. Энэ хөрвүүлтийн хувьд бол OX тэглэгтэй огтлсон цэгүүд нь хуурахгүй хэвэндээ байдаг. Хэрвээ үржиж байгаа тоо нэгээс их байвал функцийн график O2-ыг тэглэхийн дагуу дээшээ доошоо k дахин сунгагдана. fx функцийн графикийг нэгээс k тоонд хуваавал функцийн график O2-ыг тэглэхийн дагуу дээр дөрөсөн k дахин агшина. Харин функцийн графикийг хасах тэмдгээр үржүүлвэл OX тэглэхийн дагуу түшигтэй хуурна. За одоо энэ хөрвүүлтийг авч үзье. ертөнцөө fx гэсэн функцийн график ингэж зурагдсан байг. Тэгвэл функцийн дотор талд нь тэгээс a тоог нэмэхэд функцийн график OX тэглэхийн дагуу эсрэг чиглэл